Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл 2016 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаа. Тэгвэл өнөөдөр энэхүү төслийн хүрээнд дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах тухай семинар болсон юм а. Хүртээмжгүй орчинтойгоос болж хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй өндөр настан хүүхэд өвчтөе хүмүүс цаашлаад төрөл бүрийн хүнд саадгүй зорчиход бэрхшээл үүсдэг. За тиймээс цаашдаа Улаанбаатар хот доторх бүх хүн саадгүй зорчих таатай байдлыг бүрдүүлэхийн төлөө зорж ажиллаж байна. Баярлага байгууламж хотын орчин орон зайдууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчоод нийгмийн харилцаанд бол саадгүй орох энэ боломжуудын бол барилгын норм дүрмээр бол анх удаа бол зогсоолсон зогсоолтууд бол байна. Манай улсад дэд бүтцийн хүртээмжтэй холбоотой хууль тогтоомж стандарт байдаг. Гэвч бодит байдал дээр тухайн стандартыг мөрдлөг болгоогүйгээс дэд бүтцийн саадтай байдал нь өнөөгийн чухал асуудлын нэг болжээ. Хотын гудамж талбай барилга байгууламжаар өндөр настан жирэмсэн эмэгтэйчүүд ачаатай аялагч хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчход хүндрэлтэй байдаг талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бас байгууллагаас удаадараа ярьж байсан юм а. Тэгвэл өнөөдөр энэхүү асуудлыг шийдвэрлэх арга замын талаар төрийн бус мэргэжлийн салбарын хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг холбогдох газрууд нэгдсэн ойлголтод хүрчээ. Түүнчлэн бодит үр дүнд хүрэхэд шаардлагатай стратеги арга хэмжээний талаар хэлэлцсэн ихээхэн ач холбогдолтой семинарыг зохион байгууллаа. Өмнөх уулзалт семинарууд нэг мэдээлэл өгсөн төрийн байгууллагын зүгээс мэдээлэл өгсөн байдалтай бид нар мэдээлэл авсан байдалтай өнгөрдөг байсан бол өнөөдрийн үеийн яг асуудал нь хаана байгаа юм. Тэгээд яг хэн юу хийвэл болох юм бэ гэдэг гарц шийдлийг олоо. Тэгээд өнөөдрийнхээ семинарын хүрээнд ихэд яг энэ чеклистийг бий болох ажлын хэсэг байгуулж гэдэг юм яг ийм бодит шийдэл гарч байгаа. Энэхүү семинарт хөдөлмөр хамгааллын яам, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, барилга хот байгуулалтын яам, зам тээвэр хөгжлийн яам, барилгын хөгжлийн төв нийслэлийн засаг даргын тамгын газар оролцлоо. Мөн барилгачдын холбоо, Монголын архитектурын эвлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага, их дээд сургууль зэрэг байгууллагууд хамрагдсан байна.